Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэвжирм хамгаалах газраас өнгөрөх 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажлыг танилцуулъя. Эрхэм Ахмад Бэгэрцүү 13 Тус цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэвжирм хамгаалах газрын даргын 2022 оны 4-р сарын 12-ны өдрийн баталсан нийслэлийн дүүрэгдэх цагдаагийн газар хэлтсийн эрүүлжүүлэх саадуулах байр олон нийтийн цагдаа авто эрхүүлийн үйл ажиллагааг шалган зааварчиж мэрэгжил арга зүгээр хангах удирдамжийн дагуу хэвжирмын хэлтсээс 2022 оны 4-р сарын 13-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд төвийн 6 дүүргийн 14 цагдаагийн хэлтсийн нийтийн хэвжирм хамгаалах тасгийн хэвжирмын ажил хариуцсан 32 ахлах байцаагч авто эрхүүлийн 63 чиглэлийн 126 албаагч 178 олон нийтийн цагдаа 4 хэлтсийн эрүүлжүүлэх саадуулах байрны үйл ажиллагааг шалган зааварчилж мэрэгжил арга зүгээр ханган ажиллалаа. Шөнийн эргүүлийн хэлтсээс 120 чиглэлд 238 албаагч үргүйсгэж 844 иргэн 522 тээврийн хэрэгслийг шалгаж бусдын биедэг эмтэл учруулах нэг хэргийг талсан зогсоож асаабсангаар 90 сурвалжлагдаж байсан 12 хүнийг олж тогтоон 13 зөрчлийг илрүүлэн шилжүүлж зөрчлийн тухай хуулиар 203 хүнд 6 сая 175 мянган төгрөгийн торгуул оногдууллаа. Тус газраас амарт эргүүлийг өргөхлөх төслийн хүрээнд Дорнод Сэлэнг аймгаас англи болон бүдиэн үйлдвэрийн 2 тонны азраг 15 гүүг авч үйл ажиллагаанд ашиглах бэлтгэл ажлыг хангаж цагдаагийн ерөнхий газрын цагдаа дотоодын зэргийн сургалтын нэгдсэн нөхдөд хамтран албаны адуу унад сурах анхан шатны болон дунд шатны сургалтын хөтөлбөр сургалтын төлөвлөгөөний дагуу 2022 оны 4-р сарын 4-ний өдрөөс дүүрэгдэх цагдаагийн газрын 62 шөнийн эргүүлийн хэлтсийн 8 нийт 70 албаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн албаны нохоон сургалтын хэлтстэй хамтран шөнийн эргүүлийн хэлтсийн нохой хөтлөгчийн сургалтанд амрагдсан 10 албаагчийг шинээр ажиллах 8 нохоон дасгах командуудыг сургах сургалтыг зохион байгуулан 2022 оны 4-р сарын 20-ны өдрөөс эргүүлд ажиллуулж эхлээд байна. Хэвжирмын хэлтсээс цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын албаагчдыг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх, тухайн албан тушаал тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байдаг. Мэргэжил ажлын ур чадрын түвшиг тогтоох, мэргэжлийн зэргийн шалгалтанд бэлтгэх зорилгоор 2022 оны 4-р сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн хайрхан хөгжлийн төвд 14 албаагчийг хамруулан бие бэлдрийн болон хууль эрх зүйн шалгалтыг авлаа. Тус цагдаагийн удирдах газрын төлөвлөлт зохион байгуулалт хяналт түнлэгээний хэлтсээс 2022 оны 4-р сарын 19-ний өдрөөс 4-р сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулсан архив, албан бичих хөтлөлтийн үйл ажиллагааг сурталчилж дэмжлэг үзүүлэх, сургалт хэлэлцүүлэх, мөрдөн шалгах газар, нийтийн хэвжирм хамгаалах газар, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дотоод ажил хариуцсан ахлах байцаагч нар баг болон оролцож тэргүүн байрыг эзэллээ. Та бүхний эрт 7 хоногийн ажилд амжилт хүсье.